За баярлалаа үзэгчтэй. Та бүхэндээ өргөжлүүлэн хөтөлбөрийнхөө эхний хэсэгтээ оруулах зочинго танилцуулах гэж байна. Манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн дэд профессор доктор Жавхлан өргөд ирсэн байна. Сайхан амарсан өглөөний мэнд. Өглөөний мэнд сайхан амарсан байна. За орлого хүлээн аваад ирсэн баярлалаа. За бид энэ хэсэгтээ бидний яг одоо тулгамдаад ирчихсэн байгаа, хаянд ирчихсэн байгаа асуудлыг ярих гэж байна шүү дээ. Тэгэхээр эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд хос бичигтэн болох чиг үүргийг авсан байгаа. Тэгэхээр хос бичигтэн болоход монгол хүн бүр бас юун дээр анхаарах ёстой. Ялангуяа нөгөө дүрм монгол бичгийн язгуур дуудлага гэдэл маш олон зүйл яригдэн шүү дээ. Тэгэхээр хамгийн дөрөв дүрмээс эхлэе бүгдээрээ. Тийм. Дүрмийн онцлог. Аливаа нэг үндэсний хэл бол ер нь бол өөрийн гэсэн тийм бичгийн хэлний зөв төгтөлтэй байдаг. Түүнийг бол зөв бичих зүг гэж ер нь дуудаж болно гэсэн. Тэгэхээр Монгол бичиг бол өөрийн гэсэн бас зөв бичих зүг онцлогтой. За удаан хугацаанд бол ярианыхан одоо хөгжлөөсөө хамаарат бол бичгийн хэл нь ярианыхан хэл хоёр хооронд бол нэлээд зөрүү бол гарсан байгаа. Гэхдээ ямар ч улс үндэстний хэл бол хоорондоо бичгийн хэл, ярианы хэл хоёр нь бол зөрж идэг. Бид нар бас international гэж уншдаг шүү дээ. Тэгээ тэрийг бол орсоор герман бас интернационал гэдэг ялгаад гэх мэт л ингээд өөр ингэж бичиж буюу өөр дуудаж уншдаг. Тэгэхээр түүнтэй ижлэх. Тэгэхээр монголчууд бол үндсэндээ монгол бичгийг бол энэ зөв бичих зүг бол маш эртнээс бол журамлаж өгсөн. 1243 онд бол энэ Зүрхэн төлд гэх одоо сурвалжтар бол маш тодорхой монгол бичгийн одоо зөв бичгийг бол тэн дээр маш тодорхой журамсан байдаг. Жишээлбэл а и о и о за энэ бол ахын үсэг болно. Тэн дээр бичсэн ах үсэг болно. За ингээд их шиг үсэггүйгээр бол одоо үйл амьдлах бол одоо гийгүүлэгч үсэг бол байхгүй гэж. Тэгэхээр заавал бол одоо бол ихшгээр амьднаа гэж. За жишээ нь бол наана нэмнэ болно гэх мэтлэн юм. Ингээд маш эртнээс бол журамлаад өгсөн. За ингээд энэ журмалж байгаа дүр бол дүрмийг бол маш тодорхой хийж өгсөн байна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл бидний монгол бичгийн хэрэглэж ирсэн энэ зөв бичих зүй буюу энэ одоо энэ дүрмийн асуудал бол бидэнд бол маш эртнээс бол уламжлагдаж ирсэн байна л да. Тэгээд анхны одоогоор олдоод байгаа монгол хэлний хамгийн анхны хэл зүйн бичих гэсэн үг шүү дээ тийм ээ. Хэл зүйн бичих тэр бол 1243 онд хамаардаг бичих. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол энэ хөлнийх нь өөрийнх нь асуудлууд нь бол өөр явна л да. Жишээлбэл авиа зүйнээр тулгуурладаг. Авиа зүүн юу барьдаг вэ гэхээр голцоо нөгөө энэ ярианы дуудлагаар илүү бичгийн дуудлага хоёрыг ойр байлгах зарчмыг хэлж байгаа. Тий. Тэгэхээр бид нар зарим нөгөө үг монгол бичгээр бичгээр ингээ яг ярьж байгаа шигэ бичигддэг үгнүүд бас бидэнд байдаг шүү дээ. Тий. Тэр үгнүүд гэсэн үг. За нөгөөх нь болохоор энэ үгийн одоо энэ дээр илүү тохон харна. За үгийн үндэс язгуур. Тэгээд үндэс язгуураа баримтлаад за тэгээд энэ дуудлага дээрээ нэмээд энэ дагварын аргаар бүтээж үгээ бүтээж байгаа. Энэ бол энэ үндсэндээ бол энэ тухайн үгийн үндэс язгуурыг буюу утгыг бол алдагдуулахгүй гэсэн. Тэгж бол бас авч явж байгаа. Тэгээд ингээд дараа нь бол энэ уламжлалт бичлэгийн арга гэж байгаа үгс байдаг. Одоо нэг хэдэн хувааж байна л да. Тэгэхээр жишээлбэл бид нэр хүмүүжил гэдэг үг. Монгол кириллээр бол хүмүүжил гэж бичиж байгаа шүү дээ. Тий. Гэтэл яг хэлний хувьслынхан юмд бол тэр үг чинь өөрөө хэрвээ бид нар кириллээр хүмүүн гэж бичиж байгаа юм бол одоо хүн гэж бичиж байгаа юм бол хүнжил үстэй. Тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө хүмүүжил гэдэг үг чинь өөрөө тэр хүмүүн гэдэг үгнээс үүсэж байна гэдэг нь ойлгомжтой байна. Тэгэхээр энэ маш олон асуудлуудыг бол харж байна. За энэ бол уламжлалт бичлэгийн аргаар бол одоо тэр юуг бол илүү баримтлана гэсэн үг. За дараа нь бол тэр яаж бичигдэх нь бол бас чухал биш. Гол нь тэр нөгөө юуг баримталдаг. Тэр бэлэг тэмдэг гэх юм. Тий. Утга ялгаж өгч байна шүү дээ. Ижилхэн дуудлагатай ч юм уу тий. Үгсийг бол одоо утгыг ялгаж хоёр одоо бол гэтэл бид нар бол кирилл дээр бол нэг өгүүлбэр бичгэд тухайн өгүүлбэрийн утга санааг бид нэр 4-5 одоо нэг өгүүлбэрийг хам шинжээс нь хамаарат 4-5 утгаар ойлгож болно. Гэтэл монгол бичгээр бол тэр 5 өгүүлбэрийг тус тусдан задлаад бичгэд бол нэг л утгаар шууд ойлгох гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ
утга ялгаж өгч. Үг нь бол оноож өгч гэсэн үг. Тэгэхээр одоо бол үндсэндээ бол харьцангуй тогтвортой гэсэн үг тий. Тэгээд ер нь бол энэ Монгол бичгийн гол дүүрэн бол юун дээр явдаг вэ гэхээр энэ үсгэн дээр явна. Үсгийнх нь одоо авианы одоо үсгийн тогтолцоон дээр. Одоо шил бидний хамгийн сайн мэддэг бол энэ юу гэх юм дэвсгэр одоо олон нэг авиагаар нэг үсгээр нэлээд хэдэн авиаг тэмдэглэсэн байгаа шүү дээ. Одоо бидний сайн мэддэг ОО тийм ээ өө Зурлагын хувьд адилхан байж. зурлагын хувьд адилхан байгаа. Тэгсэн мөртлөө одоо өөр авиануудыг тэмдэглэсэн. Ашиглаж байгаа юм. Тэгэхээр энэ болвол нэгдүгээр бидний одоо чухал зүйл. Яг Монгол бичгийг бол анхлан сурж байгаа. За эсвэл бол одоо жоохон мартсан ч юм уу тийм ээ. Ер нь бол харьцангуй гайгүй. Монгол хүн учраас бидэнд бол зүгээр л өсөг сурах гэж байгаа шүү дээ. Тэрнээс ч бид нэр хэл сурах гаагүй шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр нөгөө ижил зурлагтай зүйлсийг ялган таних нь хамгийн нэгдүгээр асуудал гэж ойлгож болох юм шүү дээ. Тий. Эхлээд бол бид нар хялбар унших хэрэгтэй. Тий. Хялбар уншихад бол бид нар үсгээс мэддэг байх хэрэгтэй. Тий. Үсгээ мэдэхин тулд бид нар бол эхлээд тэр ижил одоо нэг зурлагтай мөртлөө одоо өөр авийг тэмдэглэж байгаа үсгнүүд бол бид нар таньж унших хэрэгтэй. Зарим энэ одоо ялангуяа Монгол үндэсний өчигдөр гарч ирдэг зүйл бол хүмүүсийн буруу ойлголт байгаа гэж. Та сая таны хэлдэгчлэн дахиад нэг өөр үг сурах гэдэг юм шиг, хэл сурах гэдэг юм шиг ойлгоод байдаг. Гэтэл энэ бол зүгээр л үсэг сурах, Монгол хэлнийхаа нэг үндсэн яг соёлын энийг дахиж ойлгох гэсэн л нэг хэсэг байгаа шүү дээ. Тийм учраас галиг гэдэг зүйл дээр зарим хүмүүс төөрөөд байдаг. Гэхдээ үүнийг яг таг ойлгоод нэг сайн тархиндаа шингээчүүл энэ бол нэг ч бас төрөх зүйл байдаггүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ яг бид нар бол яг зүгээр шууд кирилл сурцсан байна шүү дээ. Тийм учраас бид нар одоо монгол бичгээ галиглаад байна шүү дээ. Галигдаж одоо тэр дуудлагыг олж аваад байна шүү дээ. Ялгаа авахгүй шүү дээ. Энэ чинь бүгдөө л үсгэнүүд шүү дээ. Яг бидний монгол хэлний одоо хэлэнд хилэгдэж байгаа үсгэнүүд. Зүгээр өөр аялгуутан өөр өөрийнх орол уншиж байгаа болохоос биш. Зүгээр унших боломжийг олгож байгаа болохоос биш ер нь бол. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг тэр нөгөө тэр бид нар хамгийн түрүүнд эхлээд ир им хоёроо ялгаж сурах хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл бид нар ир үг байна, им үг байна гэж кириллээс нь хараад би ялгацдаг шүү дээ. Тийм ээ. Уу бол энэ гур бол нэг үгэнд бол орж болно тийм ээ. Нөгөө гур нь бол им үг нь энэ үгэнд орж болно гэдэг. Тэр шиг бид нөгөө бас л адилхан шүү дээ. Ир үгээ хараа шууд таних эхлээд им үгээ хараа таниад шууд уншихад ингээд хялбар уншихад амар болно гэсэн. Бидний нэг ганц төвхтөө байдаг зүйл нь бол урт гişг гэж магадгүй байна. Тий. Одоо жишээлбэл агуулаа гингүүтээ бид нэр ягаад уул гэж байдаг юм бэ гэлтэй. Тий. Тэгэхээр иймэрхүү зүйл бол эн чинь нөгөө хэлний түүхэн хувьслынхын үр дүнд гарч ирсэн өөрчлөлтүүд. Жишээлбэл бид нэр агуулаа гэж бичиж байна. Монгол бичгээр. Тэгээд уул гэж уншиж байна. Тэгвэл бид нэр агуулга гэдэг үгийг агуулгаа гэж биччихээд уулга гэж уншихгүй шүү дээ. Тий. Тэгэхээр халахад бол агуулга гэдгээрээ тогтож одоо хэрэглээд одоо зогссон байна гэсэн үг шүү дээ. Тэр цаг үедээ зогссон байна гэсэн хэлний хувьсал нь. Харин өвөр Монголд бол уулга гэж хэлж байна тэрийг. Тэр яг урт гişийн зарчим нь явж шүү дээ. Тэнд үүссэн яг тэнд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ тэгэхээр зарим зүйлүүд нь ингээд хэлнийхэн аль нэг үеийн зарим хэлний хувьсал нь бол нэг үедээ төрүүлдэг, зарим нь зогсдог тийм их зүйлүүд ажигладаг. Тэгэхээр бид энэ урт гişгийг бол хамгийн түрүүнд бол таньж унших нь чухал. Жишээлбэл юу гэдгийг агаа ч юм уу те эгүү үү ч юм уу агуу уу ч юм уу ингээд бид нар ингээд ийм маш ингээд тодорхой юмнууд байна шүү дээ те. Тэгэхээр энэ чинь урт гişг чинь бол энэ хэлнийхэн хувьслын явцад бол нэлээд хэдэн төрлийн хэлбэрийг олсон байдаг л да. Жишээлбэл игшиг гийгүүлэгч игшиг гэдэг бүтцтэй ч юм уу те. Тэр нь бол бидний нөгөө хэлээд байдаг агаа огоо угуу ч юм уу тийм ээ. Энэ бүтцүүд гэсэн үг. Эгүү ч юм уу бүтцүүд. Эсвэл бүр дан бүр хоёр гişг бол байж тээ. Хоёр гişгтэй. Бао ч юм уу те бууз мууз гэж бичдэг. Тиймэрхүү дан гişг ч гэсэн бас байна шүү дээ. Аав гэж бид нэр абуу гэж бичээд аав л гэж уншдаг шүү дээ. Дан гişг бас уртаар уншдаг ч юм уу. Тэгэхээр энийг бол таних хэрэгтэй гэсэн. Тэгжээч нөгөө нэг хэлбэр бас сурах одоо таньжиж тухайн үсэг үгийг таньжиж хамгийн түрүүнд сурах арга зам нь нэгтгэх нь шүү дээ тий. Эхлээд өөрийгөө нэг тийм одоо хүчлэх хэрэггүй хөнгөн шиг тэр сүнүүдээ сайхан зөв одоо мэдчихээл тэгэл урт гişгүүдэд чэйжлээл. За маш их баярлалаа. Энэ өглөө бидний урилга хүлээн авч ирээд яг чухал сэдвэр цагаа олсон сэдв байж чадсан баг. Одоо ингээ он гаргаад нөө хос өчгтөн болох энэ зүйл маань эхэлж байна. Тийм учраас
бүх зарим шатны төрийн байгууллага гэд хэлчихлээр энэ хаана гэдэг нэг эзэн биегүй зүйл бий болчих гээд байдаг учраас аль болох илүү тодорхой болоод за энэ шатны энэ байгууллага илүү цаашдаас хүмүүст маань ойлгомжтой болох байх гэж бодож байна. За ингээд баярлалаа танд. За баярлалаа.